Танаа бодоод хаасан гэдэг бүрүүд хүүхэд хүртэл шүүрж ирдэж байна. Австрал бол маш аимшигын газар бол байсан гэсэн үг шүү дээ. Гэтэ шүдээр өхрийг 1 минут шүүхгүй алах юм их бас амар юм тий. Гэтэ энэ хэдэн сая жилийн өмнө амьдарч ирсэн гориллыг одоо үед амьдарч ирсэн байх уу? Дэлхийд бид нэг амархан хоол болгоодчих олон төрлийн аимшигтай агаатууд байдаг. Гэхдээ өнөө цаг үед хэдий аимшигтай агаатууд байдаг. Тэрнээс өмнө хэдэн мянган жилийн өмнө бүр аимшиг агаатууд оршиж байсан. Хүүхэд эцэстэг бүрдээс ахвалаад асар том ахчих халин төртөл. За, hello guys. Дараагийн мэдлэгээ татамаар л за энэ удаагийн дугаард хэвлээ яах вэ гэхээр дэлхийд дээр өнгөрсөн дээр үед амьдарч байсан бүр үнэхээр устсан шсэндээ тиймэрхүү аимшигтай амьтдад талаар бодоод мэдчих болно. За тэгээд энийг бэлдэж явах үедээ өнгөрсөнд ийм аимшигтай амьтад амьдарч ирсэн юм уу гэмээр бүр сонирхол болон айц төрүүлэн баримтууд байх болно. За тэгээд олон яриад дэлгэмшил бичлэн доорой те тавьчлаг хийсэн лайк дараагуулайк дараа самбадрах хөтөлбөрөөр замтай бичлээ бицгоо. За хөрөн байгуудад таарсан хүмүүс хвчлэн цоцдог тийм үү. Гэтэ энэ баг нь болохоор архитектурын Ангус Эдисийн дэргэд бол жижигхэн бамбар шиг харагддаг. 2.5 жилийн өмнөд Америкт амьдарч байсан энэ махчин аврах амьтанд болохоор дунджаар 2 тонн босоогоороо болохоор өндөр нь 1 давхар байшинтай тэнцэх хэмжээний 4.2 м хүртэл амьтан юм байна. Гэтэ ийм өсвөр том аврах амьтан хүмүүс аим удаан хөдөлдөг гэж боддог. Гэтэ энэ амьтан болохоор хүмүүсийн бодож байгаагаар бол биш байт юм байна. Түүний нэг төрөлх амьтан бол Арктус Симус гэдэг амьтан болохоор цагт 64 км/цаг хурдтай байсан тул энэ амьтантай ялгаах ба адилхан хурдтай болж таарсан юм байна. Чулуутсан шүднээс нь үзэх юм бол яс мэрж мах эцдэг байсан тул хүн тэдний хувьд зүгээр л амттай 100 төдий байдаг. Харин 500 жилийн өмнө болохоор энэ аимшиг дараат нь бистэж арай жижигхэн төрлөөр бол солигдсон. Эрдэмтэд энэ амьтаа юу гэж үзэж байгаа вэ гэхээр магадгүй багч амьтаа учраас нөх хоолны өрсөлдөөнд одоо ялагдаж эсвэл бидний одоо олж хараагүй энэ том нүсэр махчин амьтан дэлхийн хаа нэгтээ амьдарч байгаа гэсэн бол хамаг төвшүүлсэн байна. Тэгэхээр та нар бодоод үзтээ 2 тонн чинтэй 4.2 м өндөртэй амьтан гэхээр хамгийн амар 500 мянган жилийн өмнө амьдарч байсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ийм том нүсэр амьтанд тааруул та нар яах вэ? За тэгэхээр хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан 2 дахь одоо амьтанд орцгоё. За хүнд жинтэй баагуунууд хүн үүсгэхээс 400 мянган жилийн өмнө бол устж үгүй болсон. Гэтэ зарим амьтад хүмүүсийн үеэр амьдарч тэдэнтэй нүүр тулж байсан тохиол байт юм байна. За Шинэ Зеландын өмнөд дарал дээр одоо олдсон энэ махчин шувууны үлдэгдэл нь болохоор хамгийн том бүргэд байсныг бол нотолсон. Мөн дээрэс нь далавчны дэлгэц нь болохоор 3 м. Тэгээ мөн дээрэс нь өндөр нь дундч хүний одоо бүслэхий орчим хүрдэг. Мөн жин нь болохоор 20 кг хүртэлчтэй. Тэгээд энэ амьтыг болохоор хаасын бүргэд гэж бол нэрлэдэг. Тэгээ хаасын бүргэдийн гол хоол нь нисдэггүй аврах шуу болох мово бол байт юм байна. 3 инч 7.5 см урт хутга шиг хумсаараа араас нь дайран мовогийн гавлыг бутлах хэмжээний одоо даралт үзүүлж болтгод юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор Шинэ Зеландын Мори ард түмний домгоор энэ бүргэд нь болохоор заримдаа хүүхдүүдийг ч хүртэл авч явж шүүрдэг гэсэн баримтууд байдаг юм байна. Харин 16 дугаар зууны Моригийн хүмүүс болохоор мов гэхэд агнсан ч хаасын бүргэдийг одоо устгаж чадахгүй байсан тохиолдол маш их тохиолдож байсан юм байна. Танаа бодоод үзтээ хаасан гэдэг бүргэд хүүхэд хүртэл шүүрж ирдэж байна. Энэ нисдэг амьтны нүдэн дээр бол хүмүүс зүгээр л торхош харагдаг гэсэн үг. За тэгэхээр хамтаа 3 дахь баримт руу орцгоё. Нью-Йоркийн том хархнууд заримдаа муур шиг том байдаг гэх яриа байд юм байна. Гэхдээ энэ тэдний 4 сая жилийн өмнөх үеийн аврах хархтай харьцуулбал үнэхээр жижиг харагдана. Энэ аимшигын харх нь болохоор Өмнөд Америкт бол амьдарч байсан бөгөөд урт нь 3 м, жин нь 1 тонн. Энэ нь болохоор 12 наснд хүрсэн хүний жинтэй тэнцэх хэмжээний жинтэй. Тэдний хамгийн аимшигтай зэвсэг нь болохоор 30 см урттай 2 соёо нь бол байд юм байна. Судлаачдын тооцоосноор энэ хархны одоо шүд болон ирүүний одоо хүч нь болохоор давс туссны одоо матрас дутхгүй 3600 пс хэмжээний одоо хүчийг гаргадаг юм байна. Аз болоход эдгээр амьтан нь болохоор мах эздэггүй харин хатуу самар болон мод химлэн амьдарч байсан. Мөн дээрэс нь өөрийг нь одоо өдгөл ямар ч дайсныг хормын дотор устгах чадaltaй байсан юм байна. Тэгэхээр 400 сая жилийн өмнө 3 м харах байсан гэхээр ямар амар том харагдах вэ? Тэгээ та муур шиг хэмжээний харах гэж сонсч байсан уу? За тэгэхээр хамтдаа 4 дахь баримт руу орцгоё. 2500 сая жилийн өмнө Австралийн хуурай тал нутгаар олон төрлийн махчин амьтад бол одоо явж байсан ч тэдний хажууд Магеллана бол жинхэнэ аимшигтай амьтан юм байна. Энэ авраг гурвал нь болохоор өнөөгийн Комодогийн луу шиг харагддаг байсан ч түүнээс 2 дахин том, урт нь 7 м, жин нь хэдэн тонн хүрдэг жинтэй. Хамгийн аимшигтай нь болохоор Магеллана наманда хорт шүүрэлтэй. Хорц тахир шүдээ болохоор одоо золиос болж байгаа амьтан руу одоо шигдээд хорийг нь цуснд нь оруулж устгах юм байна.
Энэ хор нь болохоор цус сэргэлтийг бол зогсоогоод даралтыг унгаагаад одоо тухайн амьтныг бол шоконд оруулж хөлт хүргэдэм байна. Харамсалтай нь Магеллан 50,000 жилийн өмнө бол бүрэн устж үгүй болсон. Энэ нь Австралид одоо хүмүүс анх ирсэн үе таарч байгаа тул зарим эрдэмтэд хүмүүс энэ аврах гурвлыг агнаж устгасан гэсэн бол магадлал дэвшүүлсэн юм байна. Хэрвээ энэ Магеллан гэдэг амьтан амьдарч байсан бол Австрал бол маш аимшигын газар бол байсан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 6 дахь эртний аимшигтай амьтан. За саяны ярьсан одоо Магеллан шиг аимшигтай арга нүгээр дуусаагүй. За Телоколио гэдэг нэртэй бас нэг амьтан байдаг юм байна. Энэ болохоор мулчин аимшигтай амьтан. Энэ амьтан болохоор 2 саяас одоо 46 мянган жилийн өмнө бол Австралийн ойш шувууд бол амьдарч байсан. Урт нь болохоор 1.5 м, өндөр нь 75 см, жин нь 100 кг орчин үеийн ягууртай бол ойролцоо хэмжээтэй илүү хүчтэй биетэй байсан байна. Гэтэ ягуураас ялгаатай нь болохоор энэ мах чинь хурц одоо соёогүй, харин хутга шиг одоо хурц аврах үүдэн шүдтэй байна. Эдгээр шүд нь ангийн махыг бол сүлбэж нухсыг нь таслах хэмжээний даралт үзүүлдэг. Тэдний хүчрхэг эрүү заазуур шиг шүд нь үхрэх хүртэл унгаж өхүүлэх бол чадaltaй. Бүр аимшигтай нь болохоор Телоколион хомсоо дутагш нь нугалж ангаа гисээр нь хөндлөн алах боломжтой байсан юм байна. Тэгэд энэ юмны яасан бэхээр уур амьсгалтын өөрчлөлтөөс болж ширэнг болон хоол тэжээл багаснаас үүдэн устж үгүй болсон гэсэн эрдэмтдийн тооцоолол гарсан байна. Гэтэ шүдээр үхрийг 1 минут шүүхгүй алах юм бас амар юм те. Үхэр штэ бас. Та pig food гэж бас сонсож байсан уу? Тэр зүгээр нэг домог биш, харин жинхэнэ амьдар бол орж ирсэн юм байна. 2 сая жилийн өмнөд одоо эцтийн ойд гигант хоббитыг Белики нэртэй авраг одоо сармагчин тухайн үед бол амьдарч байсан юм байна. Судлаачид болохоор зөвхөн шууд эрүүний ясыг нь олсон ч өндөр нь болохоор 3 м, жир нь 550 кг байсан гэж үзсэн. Энэ нь мөнгөн арслан сармагчны хэмжээнээс 2 дахин өндөр, 3 дахин хүнд жинтэй. Үндсэн хоол нь болохоор хулс гэж бол хамгаалсан юм байна. Гэтэ ийм том амьттай нүүр тулсан ямар ч амьтан болох бүсэхгүй. Харин устж үгүй болсон шалтгаан нь болохоор 100 мянган жилийн өмнө цаг уурын өөрчлөлтөөс болоод ой мод сэргижиж хоол хүнс багассан. Тэгээд энэ аврах сармагчин бол түүх болж устж үгүй болсон юм байна. Гэтэ энэ хэдэн сая жилийн өмнө амьдарч ирсэн гориллыг одоо үед амьдарч ирсэн байх уу? За амсаа дараагийн одоо хэдэн мянган жилийн өмнө амьдарч ирсэн аимшигтай амьтныг орцгоё. За өнөөгийн гахаанууд болохоор аюул багтаж 23 сая жилийн өмнө Хойд Америкт Диодон гэдэг хэмээх авраг махчин гахаа амьдарч байсан. Тэгээ зогсохгүй маш том айц дагуулж байсан. Тэдний жир нь болохоор 750 кг, өндөр нь 1.8 м, урт нь 3 м байсан. Бараг одоо хэрс шиг хэмжээтэй. Гэтэ тэд нар болохоор хэрс шиг ургамал ажиллагдаггүй. Нүд нь урагшаа харсан анх хэдэг амьтан шиг шинжтэй. Мөн дэрсэн тэд хурцтай гүйж байгаад байруугаа мөргөж унгаадаг. 10 см урт соёогоор махыг нь тасдан эзэд юм байна. За тэд 20 мянган жилийн өмнө устж үгүй болсон учраас цаг агаар дулаарч хоол хүнс ховортсон гэж бол үзсэн юм байна. Тэгээ Азад хад ийм гахаа өмнө амьдарч байгаагүй бидний Аз. Гэтэ 23 сая жилийн өмнө хэрсэг хэмжээтэй гахаа гэхээр сангимсал хийж идэл одоо хэдэн хүний сангимсал гарах бол. За sorry. За тэнийг бодчихлоо. Гэтэ идэл сангимсал хийж идэл хэдэн хүний сангимсал гарах бол. За тэгэхээр хамтдаа дараагийн амьтны баримтлал орцгоё. Трикс материал аимшигын зүйч шиг бол амьтан. Гэтэ энэ амьтан үнэхээр байсан. Түүний нэр нь болохоор спинозавр. За урт нь 18 м, жин нь болохоор 20 тонн жинтэй. Түүхэнд хамгийн том махчин үлэг гөрүүл гэгддэг. Гэтэ тэр ихэнхдээ газар дээр амьдардаггүй. Усны бол амьтан. Гол нуурын загас, яс мэлхий, лусын загас гэх мэтлэн амьддаг бол эздэг. Ам нь болохоор матар шиг уурт 6 см-ийн одоо уурт хурц шүдтэй байсан. Энэ нь болохоор загсыг барихад төвс зөгцсөн. Нуруунд нь сэлгүүр шиг одоо том сэрвэ байгаа учраас нь болохоор усны тэмцвэрээ барьж одоо ан гөрөө хийхэд бол хэрэг болт юм байна. Тэгээд энэ амьтан нь болохоор 90 сая жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлтөөс болоод усны орчинд одоо ширгэж хоолгүй болж одоо устж үгүй болсон гэсэн судалгаа шинжилгээ бол байдаг юм байна. За хамтаа 9 дэх баримтлагаа орцгоё. За одоогийн материал танд аимшигтай санагддаг. Тэгвэл Пиросорос түүнтэй харьцуулахад жинхэнэ мангас урт нь 10.1 м, яг л сургуулийн автобус шиг хэмжээтэй. Пиросорос болохоор өдөрт 40 кг мах эзэд юм байна. Тэгэхээр энэ нь болохоор 20 дахин илүү их байсан. Хоолны цэсэнд нь болохоор машин шиг том амьтад, мөн дэс нь үлэг гөрүүлийн яс нэлхий, авраг, газрын мүлгчд болон бусад амьтад бол багтдаг байсан юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор амны хүч нь 11.5 тонн даралттай байдаг. Колихаас 20 дахин илүү хүчтэй. Аз улхад энэ амьтан тухайн үедээ устж үгүй бусд нь одоо бидний Аз улс тохиолсон юм байна. Таад үдчихсэн бол нөгөө миний өмнө одоо оруулсан Конго дахь одоо дэлхийг алилсан
10 амжилттай нэгтэн дээр бас ийм материалын талаар хэлсэн байдаг. Тэгэхээр яалчгүй ийм том матар амьдарч исэн гэхээр би л хувьдаа бол үнэ зөв бол амар талархаж байна. За хамтаа хамгийн сүүлийн баримтлагаа орцоо та хэд Jurassic Park гэдэг нэртэй кино үзчихсэн баг. Тэн дээр болохоор Velociraptor гэдэг нэртэй амьтан гардаг. Тэр амьтан танад хэр аюултай санагдчихсэн бэ? Гэтэ тэр бол илүү том жинтэй, илүү аимшигтай. Velociraptor-ын ердөө баг дүүнээс бол яг 125 сая жилийн өмнө амьдарч байсан энэ шуу хэлбэртэй үлэг гөрвлийн урт нь болохоор 5.5 м яг л нэг контейнер жинтэй. Гэтэ энэ контейнер бүр нэг хөлөндөө 38 см урт мах зүсэгч сарвуутай. Зүгээр л хөшөлгөхөд л төдөд ямар ч амьтныг бол дундуур нь хувааж чадна. Нарийн хөл нь болохоор хурдан гүөх зорилттой тул цагт 48 км хүртэл хурдладаг. Хэдийгээр өдөн сулуудсан байдлаар бол олдоогүй ч төрөл зүйлүүдийг судалгаагаар бол үүдтэй байсан нь гарцаагүй гэж үзсэн юм байна. Тэгэхээр энэ амьтан бол авраг, хурдан, алуурчин дахиа гэж бол хүмүүс бол үздэг юм байна. Гэтэ ийм том алуурчин дахиа амьдарч байсан гэхээр хэдүүлээ шараад chicken дээд идэх юм бол хэдэн хүний хоол бол хоол. Дандаа ингээ хоол ирдэг те. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа сабад хавтыг мартаарай. За тэгээд part 2-ыг үзэх гэсэн бол комент чирээ бидэрт одоо судалж үзэх 10 аимшигтай амьтан байгаа. Та бүхэн таалагдсан бол комментээр part 2 гэж бичээрэй. Тэгээд мөн дээрс нь ямар төрлийн контент үзэх хүсэж байна бас тэрийг бас комментээр бичиж өгөөрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Өнөөдөр guys таад надад ойрхон байхыг хүсэн бол таад миний Instagram-д орж намайг дагараа. Би энэ дээр өөрийнхөө амьдралын стори, өөрийнхөө амьдрал дээр юу хийдэг талаар оцсондоо хийдэг. Таад надад илүү ойрхон байхыг хүсэн бол миний Instagram руу жишлээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.